хамгаалаад Монголын ирээдүйг бүтээсэж байна. Удуурхай салбар 90 жилийн түүхэн цаг үеийн хуудасна. Монгол улсын тэргүүлэх салбараар өргөмжлөгдөд байгаа энэ үед удуурхай салбар төдийгүй монголчууд бидний баталгаат ирээдүйг цогцооход томоохон үүрэгтэй бүтээн байгуулалтын мэдээ шинэ оны өмнөхөн монголчуудын санрыг нэлаалаа. Өмнөний цэнхэр говьнутгийн үлдгэсэнд байгалийн тогтцол газрын хевлэлдэх баялаг нь өнөөдөр монголчуудын төдийгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд зүй ёсоор орсон ч оюутлын урхаан цоглох зүрх нь болсон баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж хөгжлийн хурдыг улс орнод нь нэмсэн бол хүн ардын хувьд аж үйлдвэрийн нэн шинэ үеийн бүтээн байгуулалтын гэрч болох хүндтэй алдрыг бүртгэж байна. Оюутлын баяжуулах үйлдвэрийн цогцлбор нь Монгол улсад дангаараа байгаа хамгийн том барилгын төсөл юм. Дэлхий дээр хүчин чадлаараа эхний тав тооцогдож байна. Үйлдвэрийн барилгын ажил 2010 оны 6 дугаар сард эхэлсэн бол бүтээн байгуулалтын ажилд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 44 оны 18 мянган орчим ажилчид цаг хугацаасаа өрсөж шаргуу хөдөлсөний үрээр оюутлын төсөлд баяжуулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанаас өмнө барьж 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аль бие усны нээлтийг хийлээ. Монгол Улсын засгийн газар хөрөнгө оруулагчдын тогтвортой түншлэлийн хүрээнд оюутлын баяжуулах үйлдвэрийг инхүү ашиглалтанд хүлээн авч байгаа нь Монгол Улсын хувьд технологийн анх өндөр дэвшил гарсныг илтгэж байгаагаас гадна эрхчлүүдэд Монгол Улсын эдийн засгийн ачааны 3/1-ийг өөрөх тооцоогч нээлтийн ялцад ирсэн албаны төлөөлөгчид онцолж байсан юм а. Монгол улс дэлхийн баяжмал үйлдвэрлэдэг орнуудын дотор эхний 15-д орж ирсэн. Ийм л асуудал болсон. Тэгээд өвдөсөөс өлөөсөн Африк баялаг, Азербайджан, тэгээд дэлхийн нэртэй компани санхүүжилт болох чадвар, менежментийн үр дүнд ингээд Монгол улс шинэ зүүн шинэ сайхан одоо үйлдвэртэй болж байна. Тэгээд өнөөдөр бид үнэхээр онцгой өдөр төвлөрөөд байж байна. 2 жил хагасны дараа бол үндсэндээ бид энэ том үйлдвэрийг эцгүүгээр гал дээр байгуулад одоо ингээд ажиллаж орох хэдхэн минутын дараа бол үндсэндээ энэ үйлдвэрийг баяжуулах үйлдвэрийн ажиллагааг эхлүүлэх гэж байж байгаа учраас монголчууд бидний хүлээж ирсэн энэ өдөр ирлээ. Тэгэхээр энэ бол бид баярлалаа зур арга байна. Энэний төлөө бол Германтай гаргасан бүх хүмүүсүүдийг ажлын үр дүн гэж ойлгож байгаа. Үнэхээр компани хөргөний хүчтэй. Чатмай хөргөө оруулагчид хүмүүсийн газар энийг одоо анх илүүсэн явуулагч энийг хайж энийг одоо бодистай хүргэсэн бүх хүмүүсүүдийг ажлын үр дүн гэж ойлгож байна. Оюутлын 1-р шатны үйл ажиллагааны баялаг улсын ажил үндэснэгээ дуусч байгаа юм. Тэгэхээр энэ бол гараад цугцаанаас баг зэрэг хэдэн сарын хугацаа өмнө орж байгаа. Урьд нь бол бид аль болохоор энэ үйлдвэрийг баяжуулах үйлдвэр бол энэ уурхаан зүрхэн дөрвөн цогцолж яаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэгэхээр энэ баяжуулах үйлдвэрийг аль болохоор экспорт хийсэн манай бүтээгдэхүүн аль болохоор их гарна. Аль болохоор их гарна гэсэн нь бол экспортын бүтээгдэхүүн бэлэн болно шүү. Тэр бүтээгдэхүүнийг аль болохоор хурдан экспорт Монгол болондоо орон оруулсан төлөө манай ажилтны хамгаалалт хийсэн байгаа. Ийм учраас Карагвасаас төлөвлөд техник чанартай сайн дэлхийн хамгийн тэргүүний техник технологийн биелэн болсон байна. Монгол улсын хамгийн том, хамгийн өндөр технологи бүхий энэ үйлдвэр Азиач хамгийн томд тооцогдож байгаа юм. Оюутлын баяжуулах үйлдвэр нь хүдрээс зэсийн баяжмлыг гаргах, зэсийн агуулгыг нэмэгдүүлэх агууламж бөгөөд үйлдвэрийн бүтэц хийсэн хүйтэн өвөл халуун зуны нөхцөлд тэсвэртэй говийн бүсэд их болдог салхи шуурганаас ажилчдыг болон үйлдвэрлэлийн үйл явцыг хамгаалах зорилготойгоос гадна хамгийн гол нь дэлхийн хэмжээний техник технологийн дэвшлийг манай улсын хөрсөнд буулгаснараа өндөр ач холбогдолтой. Өдөртөө 100 мянган тонн хүдэр олборлон баяжуулж жилд 35 сая тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нь хүдрийн агуулга, хайргын бодлоор баяжуулах үйлдвэр, баяжмал хадгалах агуулга, хаягдал өтгөрүүлэгч зэргээс бүрддэг байна. Жишмэндүүдийн хамгийн томор Эрдэнэтийн овооны баяжуулах үйлдвэрийг 1970 онд анхны чигсэг 4 сая тонн одоо хүдэр баяжуулах хүчин чадалгаар оруулж исэн тэр мөчийг санаж байна л да. 1000 гаруй хүн цугцсан усал ийм гоё байсан. Тэгэхээр одоо бид нэг оюутлын гэдэг том төслийн нүү дэлхийн хэмжээний төсөл техник технологийн хувьд бол дэлхийн одоо дэд зэргийн төвшөнд орох одоо техник технологитой ийм байж болох үйлдвэр байгаа. Одоо бид зохицож байгаа энэ юу бол
11.6 метрийн диаметртай хагас өрөөний нутаглах термин талбай дээр одоо зогсож байна. Тэгээд одоо ингээд энд одоо хөдөр нутаглагдаад тэгээд одоо хандаа энэ чинь одоо энэ хагас өрөөний нутаглах терминээс бас дайрах гээд одоо 70 мм бас яг шууд хурдтаач дорж босхоо хэсэг бол дайрах нэгтэй гарч байгаа тэр нь бол тусгай бодлогдсон. Тэгээд энэний бодлогдсон юу бол энд юу ягаад бид циклоноор ангилагдаад том хэсэг нь болохоор зэрэг бид циклоны элч нь болохоор нөгөө гам бөмбөлөгтэй терминд орж бүр нутаглагдаад дахиж ангилагдсан сливэн гэдэг юм хамгийн одоо тэр нарийн нутаглагдсан хэсэг нь энэ чинь олон удаа физикийн группт ажилласан энэ одоо технологийн бол сайн мэдж байна. Тэгэхээр энэ дээр бол энэ хагас өрөөний нутаглах одоо энэ термд бол диаметр нь 11.6 метрийн диаметртай байж байгаа. Түүнээс гадна том одоо хөлтаач машинууд байна. Тэр цэвэрлэгээний одоо хандаа хөлтаачийн өдөр өхөн төвтөнд басо терм гэдэг одоо басо нутаглах байгаа энэ бол Эрдэнэтэд бол байхгүй одоо Монгол анхудаа хийж байгаа юм одоо хөрөмж байна. За тэгээд хамгийн сүүлийн цэвэрлэгээ 2 дахь цэвэрлэгээ өөр дэсийн байжмдыг одоо хамгийн сүүл цэвэрлээд бүр жинхэнэ одоо стандарт тохиолж байгаа тэр юм дээр нь колоны холцооны машин гэдэг өөрөөр баган тултаач машин байж байгаа. Энийн диаметр нь бас 5.5 өндөр нь 10 хэдэн метр байж байгаа. Гэх мэтийн тэргүүний технологи юм одоо юм хөрөмжүүл энэ оюу толгойд ирсэн одоо өнөөдөр ингээд фабрик ашиглалтанд орсон энэ бүх юм бол бүгдээрээ ашиглагдаж эхэлсэн. Энэ утгаараа энэ оюу толгой гэдэг төслүүд дэлхийн хэмжээний тэргүүний технологитой тэргүүний орчин үеийн одоо ийм үйлдвэр болох юм аа. Оюу толгойн талбай хойд тал байрладаг баяжуулах үйлдвэр зэсалттай ашигт малтамтыг хүдрээс ялхан авдаг. Аж үйлдвэрлэлийн байгууламж бөгөөд ерөнхийдөө 10 гаруй шат дамжлагтай буюу үндсэн ботлуур, том хөдрийн агуулга, хагас автомат ботлогч, өөрөнцөгт терм, хайргын ботлуур, флотац, гүйцэн нутаглалтын хилхээ, баяжуулсан хөдрийг өтгөрүүлэгч болон шүүхтүрийн хилхээ, баяжуулсан хөдрийг хадгалах байгууламж, хаягдал өтгөрүүлэгч, хаягдлыг хадгалах байгууламж зэргээс бүрдэж байна. Мөн эдгээр байгууламжийн хооронд савлагч үйлдвэр болон конвейерууд байдаг байна. Манай улсад 1978 онд анхны зэс молибдын баяжуулах үйлдвэрийн суурь тавигдаж, жилдээ 4 сая тонн хөдөр баяжуулах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан. Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар жилдээ ойролцоогоор 25 сая тонн хөдөр баяжуулж байгаа бол оюутлогын баяжуулах үйлдвэр хэмжээгээрээ Эрдэнэтээс 4 дахин том зөвхөн зэсийн баяжмал үйлдвэрлэлээрээ ялгаатай юм аа. Тэгээд технологийн хувьд одоо дэлхийн нийтэд хэвшимэл олсон түгээмэл тэгээд эрсдэлгүй энэ нутаглалт хөвлөн байжуулалтын технологиор бол технологиг ашиглана. Гол бүтээгдэхүүн байна. Зэс агуулсан зэсийн байжмал тэгээд алт, мөнгө, үнж дагалдах элемент хэлбэрээр бол агуулгадана. Тэгээд технологид амжилттай хувьд бол нутаглалтын 2 шатны нутаглалтай юун дээр хөвлөн байжуулалтын дээр нэг 56 шиг флотац машинууд тус бүрэн 160 м3 багтаамжтай флотац машинууд тавигдсан. Мөн босоо термүүд багны флотац ингээд тавигдаад тэгээ баяжмал маань баяжмал өтрүүлэгч тэгээд Xerox даралт шүүлтүүрээр дамжаад ингээд эцсийн баяжмал бол үйлдвэрлэгдэж байгаа. За ер нь баяжуулах үйлдвэрийн хамгийн одоо нэг эрчим хүч зарцуулах шийдэл буюу хэсэг нь бол энэ нутаглалтын хэсэг байдаг. Энэ нутаглалтын хэсгээр жишээ нь манайх одоо нэг нь 20 мегаваттын эрчим хүч зарцуулдаг 2 терм тэгээд нэг 12 мегаваттын эрчим хүч зарцуулдаг 4 терм ингээд тавьсан байгаа. Нийтдээ нэг 100 мегаватт. Ерөнхийдөө нийт баяжуулах үйлдвэрийн хэмжээнд нэг 150 орчим мегаватт эрчим хүч цагт зарцуулсан. Баяжуулах үйлдвэрийн хувьд улсны асуудал хамгийн чухал. Тэр дундаа говьд олборлолт хийж байгаа оюутлогын компанийн хувьд байгаль орчинд айлуулах сөрөг нөлөө багтай. Цэвэр усны нөөцийг хадгалж байна. Тиймээс дэлхийн томоохон баяжуулах үйлдвэрүүдийн жишгээр улсыг 80% дахин ашиглах юм. 1 тонн хөдрийг боловсруулж баяжуулахад тэгзүүний 38 м3 бол ашиглана. Энэ нь нийт усны 80% нь бол үлдсэн 20% нь эргэлтийн усыг ашиглах юм.